Hey, сайн байцгаана уу? Миний өнөөдөр Австралиа. Өнөөдрийнхөө видео Kik-чин тэгээд өнөөдөр болохоор та хэдтэйгаа яагаад Австрали явсан хүмүүс буцаж ирэхгүй байгаа юм бэ гэдэг асуулт байгаад байгаа шүү дээ биднэрт те. Тэгээд тэрэн дээр ярилцах гэж байна. Тэгээд тэрэн дээр нэг хид хідэн бол шалтгаан байна. За би бүр нэг амар холын жишээ аваад яг өөрийн те яг өөрийнхөө баг жишээн дээр ярьчихад л бараг л бүх юм ойлгомжтой болчихноо. Тэр нэг 3 4 шалтгаан байгаад байгаа юм. Австралид ирсэн хүмүүс буцаж харихгүй байгаа дээр тий. За яг харж байгаа хүмүүс байгаа зөндөө байгаа. Гэхдээ буцаад Монгол руугаа очиж байгаа хүмүүсийг бол би маш мундаг байна. Ер нь бол зоригтой, хатуужилтай, төвчээртэй яг зорьсноо биелүүлээд буцаж байгаа хүмүүс бол зөндөө байгаа. Тэгээд ихэнх хувь нь бол буцахгүй яагаад ингээ Австралид амьдарч чаддаг юм тий. Ер нь бол одоо та хэдийн мэдж байгаагаар Австрал манай нэг найз явсан ч юм уу манай нэг ахийнхан Австрал явсан гэл те тэгэн гутаа тэнд амьдардаг болцсон гэл тэгэл ярьж идэг те тэг яагаад тэд нар тэнд байгаад байгаа гэдэг асуултад хэдэл хариулъя те. За тэгэхээр хамгийн нэгдүгüүрт нь Монголоос ирэхдээ нэг хэдэн жилийн төлөвлөгөөт ирж байгаа шүү дээ бид нар заа нэг 3 жил болоод 2 жил болоод буцнаа гэд те за нэг англи хэл мэлтэй болж байгаад хэл усаа сайжруулад тэгээд буцаад Монгол руу явъя гэдэг төлөвлөгөөтэй ирлээ гэж бодъё. Гэтэл ирээд 1 жил болсон, 2 жил болсон хүн англи хэл тийм амар сурч чаддаггүй байхгүй юу? За бүр ирээд 5 жил болсон хүн 10 жил болж байгаа хүн англи хэлээ сураагүй байх гэж боддоо. Тэгэхээр нэгдүгээр шалтгаан бол бид нар хэл сурч чадаагүй болохоор. Тийм ээ? Тэгэхээр буцаж чадахгүй байгаа гэсэн үг. Одоо очиод ямар юм ярих юм те уг нь бол амар гоё англи хэл мэлтэй болоод ингээд очиг яриа явсан хүмүүс чинь нөгөөтгөө хийж чадаагүй болохоор. За тэгээ хэл сураагүй нөгөө хүмүүс чинь яг үедээ ингээд ажил төрөл хийгээл хөөрхий ингээд амьдралаа залгуулаад явж байгаа шүү дээ бид нар чинь. Тэгэл амьдралаа залгуулаад явж байгаад одоо хэл нөгөө нэг за нэгдүгээр шалтгаан нь хэл сураагүй. Хоёрдугаар шалтгаан нь болохоор мэрэгжил эзэмшээгүй. За бид нар чи мастер төгснөө тий Австралид очиж мастер төгсөөд ирья гэж ерөнхийдөө явж байгаа шүү дээ. Бидний насныхан бол бүр яг тэгж явж байгаа. Гэтэл энд ирээд юу мастер сурахтэй нэг өмнөх хэлний бэлтгэл, өмнөх амьдрал тий ажил, төрөл, нөгөө байрны төлбөр, сургалтын төлбөр, хүүхдүүд аваад ирсэн бол хүүхдүүдийн сургалтын төлбөр инээтрээ гэл нөгөө хэд маань бүжгэнж өгж байгаа байхгүй энд юу мастер төгсөх мантал юм болж байгаа байхгүй. Тэгээд 3-4 жил болсон хүмүүс чинь нөгөө мэрэгжлээ эзэмшиж чадаагүй. Яг гэвэл ахуй амьдралдаа ингээд зуралцаар байгаад чадаагүй учраас буцаж чадахгүй байгаа. За эхний 3-4 жил тэгээ өнгөрчлөө. За 5 дахь жил рүүгээ орлоо. Тэгсэн чинь за нэг юм ухаан санаа ороод тэ за одоо эн чи одоо юу болж байгаа яагаад ингээд хэл усаач сураагүй яагаа ингээд мэрэгжлээч эзэмшээгүй байгаа ингээд тэ жишээ нь миний жишээн дээр штэ. Би ч одоо тэгэл за хилээ сурыг гээл те хил усаа сайжруулаад мэрэгчлээ дуусгая гээл те мастертаа буцаж ороод тэгээ мастер застраа хамгаалаад за ингээд одоо ингээд мастер застраа хамгаалчлаа дуусчлаа хил бол дайггүй бас болчлоо гээл тэг ингээд буцах гэхээр мөнгө авахгүй. Мөнгө авахгүй гэдэг нь одоо юу гэх нөгөө хурааж хоримтлуулаа бид нар ч одоо бидний насн дээр ч одоо ингээл хөвчтчнөө одоо байр маяр авцсан байх хэвээр тий одоо машин дээрээ авцсан байх хэвээр ч юм уу тиймэрхүү одоо юмнууд байгаа штэ бидний төлөвлөж байгаагаар бол ингээд үйл хөдлөлтөй болсон байх хэвээр энэтрэ гэдэг төлөвлөгөөнүүд байгаа штэ тэр төлөвлөгөө маань биелээгүй байх жишээтэй тий. За тэгээд 3 дахь асуудал нь бол мөнгөний асуудал очиж байгаа. Буцаж чадахгүй. За тэгэл цаастаа тэгвэл жоохон мөнгө хураа ингээ тэгээгээл буцаал ажиллаад нөгөө ажиллаа хийгээл юугаа хийгээл байр савтаа бол үйл хөдлөлтөй болъё гэлтэй ингээл явж байгаа юм л да. Ер нь бол яг манай найзууд одоо яг энд ингээ амьдарч байгаа хамтдаа ингээд байж байгаа хүмүүс бол яг тиймэрхүү ингээ зарчмаар яваад байгаа гэсэн. Эхлээл ингээл буцах гэхээр ийм юм байхгүй, тийм юм байхгүй гэлтэй ингээд хамгийн сүүлд мөнгө авахгүйгээд тэгээд мөнгөн дээрээ ингээ за ерөөхдөө жоох ажиллаад хийгээ. За тэгээ байр маяр аваад Монголдоо ингээд дайггүй болчлоо тий. Одоо ерөөхдөө ингээ буцъя гээд жишээ нэг бодъё л да тий. Тэгэн гут чи одоо ингээ манайх жишээ нь энд 9 жил амьдарч байгаа. Энэ ингээ
бөөн бодлаан дотор те ингээл тиймч болоогүй энэч болоогүй болохоор ингэсэн болохоор одоо ингээ жоохон яа одоо дахиад 2 жил сунгая гэл ингэж байсаар л одоо ингээ 9 жил болчихж байгаа байхгүй. Тэгээ одоо жишээ нь яг одоо буцсан ихээр ямар асуудал тулгараад байна вэ гэхээр яг үндсэн том асуудал нь биднэрт хүүхдийн асуудал байгаа байхгүй. Манай хүү жишээ нь энд ирээд 1-р ангид орсон. Одоо 9-р анги. 9 жил болж байгаа шүү дээ. 9-р анги. Тэгэн гут чинь 9-р ангийн нөгөө хүүхэд чинь Монголд очиод 9-р ангид одоо орох юм бол монголоор бараг ойлгохгүй шүү дээ. Одоо хичээллийг бол ойлгохгүй. За яг монголоор бол бидний хоорондоо ярьсаар байгаа монгол хэл нь бол байгаад байгаа. Гэхдээ одоо академик төвшний жишээ нь одоо хичээлийн төвшний хэл байхгүй болчиход байгаа байхгүй юу? Одоо жишээ нь үржүүлэх, хуваах, нэмэх, хасах те мэдгүй одоо бүр нарийсаа тэр одоо хэл ус чинь илүү ингээд болцмаагаад байгаа шүү дээ. Тэгэн гут тэр хэл байхгүй. Тэгэхээр одоо манай 9-р ангийн хүүхдээсээ бид нар жишээ шалтгаалаад буцах боломжгүй болчиход байгаа байхгүй. 9-р ангийн хүүхдээ ядаж 11, 12-р ангийн төгсгөөд коллежд ороод нас бие гүцээд те би даатална. Одоо энд байхаас өөр аргагүй гэсэн үг те. А тэгвэл гут нь эхний хүүхдээ одоо яг миний жишээн дээр эхний хүүхэд нь би дагаад одоо 11 12 дугаар ангид төгсөөд оюутан болчлаа шүү дээ. А тэгвэл гут дараагийн хүүхэд гараад ирнэ тий. Дараагийн хүүхэд нь бас өсвөр наснд ороод ирнэ. Өсвөр насны хүүхдийг шилжүүлээд Монголд аваачаа суулгах уу яах уу гэдэг асуудал тулгараад байгаа юм тий. А тэгээ ерөнхийдөө яг иймэрхүү асуудал дээр одоо амар олон гэр бүл гацалтанд орчод байгаа байхгүй. Тэгэн гут за яг ингээд зарим хүмүүс ингэж хийж магадгүй. Үгүй юу гэсэн үг Монгол хүүхд юм чи Монголд нь авчираа суулгаад ингээд сургаад одоо ингээд яах хэрэгтэй шүү дээ. 9-р анги бол бага анги байна. 10, 11, 12 дугаар анги байна гээл те. Гэтэл эднэр штэ Монголын 9-р ангийн хүүхдүүдтэй харьцуулахад одоо энэ манай 9-р ангийн хүүхдийн одоо бодож байгаа юу яаж байгаа юу гэх нэг соёлын тийм ялгаа байгаа байхгүй амар том ялгаа заяа. Тэрийг одоо би яг хэлж сайн мэдэхгүй байна. Монгол хүүхдүүд бол амар ингээд бие даацсан аюу хөрх 9-р ангийн хүүхдүүд ч ингээд бүр ингээд том хүн шиг ингээд ярьж мэрэд идэв шүү дээ. Тэгтэл энд 9-р ангийн хүүхэд яг тэгж тэр хэмжээнд ингээд сэтгэж яг ингээд бие даах тийм болоогүй юм уу? Би арай эсвэл тэр талаар арай буруу бодоод иж магадгүй заяа. Зүгээр өөрийнхөө хүүхдийг л тэгээ бодоод иж магадгүй. Гэхдээ ямар ч байсан соёлын ялгаа амар том гарцсан. Тэгэхээр бид нар яах гээд байна вэ гэхээр үгүй бид нар гинэ. Тэгэхээр ийм 4-5 асуудал биднэрт байгаад байгаа гэсэн үг. Австралид амьдарч байгаа хүмүүс. Тэгээд буцаж чадахгүй болчиход байгаа гэсэн үг. Хэрвээ штэ манай хүүхэд бүр 1-р ангиасаа энд эхлэегүй те 5-6 дугаар ангиасаа 7 дугаар ангиасаа эхэлсэн байх юм бол асуудал байхгүй байгаа байхгүй. Нэг 5 жил болоо буцахад бол нөгөө хүүхэд чинь тэгтлээ монгол хэлээ алдахгүй шүү дээ. Тэгтлээ ингэ соёлын шоконд орохгүй. Одоо буцаад орчиход бол Монголдоо ингээд 10 дугаар анги 11 12 дугаар ангидаа сурах боломж нь айгүй муу болчиход байгаа байхгүй юу. Зя. Яг honestly яг үнэнгээр эхлэхэд бол тийм байгаад байна. Тэгээд тийм одоо нэгдүгээрт нь хилээ сайн сурахгүй тийм ингээд дөнгөж ирж байгаа хүмүүс маань хил усаа сайн сурч чадахгүй байгаа даа. Хоёрдугаарт нь болохоор нөгөө эзэмшээд мастер хамгаалаа буцъя гэсэн нөхдүүд маань нөгөө цаг хугацаанд таарч нөгөөтгөө хамгаалах одоо чаленжд орчоод байна тийм. За тэгээд дуусаа дахиад явъя гингут нь мөнгөний асуудал гарч ирээд байна. За тэгээд тэр бүх юмаа окей болчлоо гингут нь хүүхдийн асуудал гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгээд иймэрхүү шатараалтай ийм асуудлууд байдгийн байна гэд зүгээр та хэдтэй хуваалцж байгаамаа. Тэгээд бас ирэх чаа хүмүүс бодолцсон үст те. Bye bye.